За манай ерөнхий сайд лог нэхэд байна. Би лог ярьж өгье. Миний минутыг 3 минутаар бүтээгчэр. Монгол улс ерөнхий сайдаа хайгаад байна л да. Монголчууд Монгол улсын ерөнхий сайдыг олж харахгүй байна. Америкийн нэгдсэн улс сургуульд өгсөн боловсролтой тогтун сүүлд их хурлд олон удаа суусан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гардан зохион байгуулсан эрдэм мэдлэгтэй ерөнхийлөгчийн таман газрын дарга байсан шатар тоглодог ном уншдаг ухаантай хүнийг харж байна. Сайхан ухаантай Монгол ахыг харж байна. Гэхдээ энэ хүнээс ерөнхий сайдыг олж харахгүй байна л дээ. Яагаад ингэж ийнэ гэхээр монголчууд үе үед ерөнхий сайд шиг ерөнхий сайд нарыг харж ирсэн. Тусгаар тогтнолын төлөө ам бие үл хайхран зүтгэжээс ерөнхий сайд нарыг харж ирсэн. Өмч хөвчлөлийг хийж чадсан ерөнхий сайдыг харж ирсэн. 5 төгөлдршил гэж нэрлээд Атрын 3 дугаар аян гэж хэрэгжүүлээд эхний 200 хоногт үр дүнгээ танилцуулж ерөнхий сайдыг харж ирсэн. Шинжлэл бол сэтгэл гаргаж хийх ажил юм аа гэд шинжлэлийн бодлогоо 100 хоногт танилцуулаад 200 хоног дээр үр дүнгээ танилцуулж ирсэн ерөнхий сайд нарыг харж ирсэн учраас монголчууд өнөөдөр ерөнхий сайдаа хайгаад байгаа. Өнөөдөр яагаад ерөнхий сайдыг хайж ийн гэж шилжиж ихээр монголчууд өнөөдөр өрхийн гишүүн болгон амьдралд нь алдахгүй тоо яриад байдаг. Амьдралд дороотоод байгааг анзаарахгүй байгааг тэр төрийг хараад гомдоод байгаа. Нэгэн тоо хамгийн сүүлийн тоо 12 дугаар сард 11 дугаар сараас бараа бүтээгдэхүүний үн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэгэн сарын дотор 6.7% өссөн статистик харагдаж байгаа. Эдийн засгийн өсөлт нь өрхийн хаалгаар орохгүй байгааг зүгээр энэ тоог л жишээлбэл харуулж байгаа. Бид нар өрхийн амжиргаагаа ярихгүйгээр баахан тоо яриад байгаад л монголчууд гомдоод байгаа. Тийм. Ерөнхий сайд хариулна. Дараа нь нэмэлт минут. За би бас Улаанбаатар нэвтрүүлэг хөтлж ирсэн, шодрог үнний дуу болж ирсэн Лодо самбуу гүшүүнийг бас хайж ийн олж харахыг хүсэж байна. Энэ инфляц бол жилд 14%-аар өсөж явахад энэ ковидын шалтгааны улмаас энэ бараа бүтээгдэхүүний 2-3 дахин өсөж явахад өнөөдөр энийг нь сааруулад бид өөрчлөлт гаргаж яхад мэдээч инерцээр хүний амьдрал нэг өдөр сайхан болчихгүй 6 сарын дотор сайхан болчихгүй өнөөдөр харин энэ 53 хүнсний үйлдвэр шинээр нэгдсэнийг яагаад олж харахгүй байгаа юм бол яагаад хүнсний хангамж бүтээгдэхүүн сайжиж байгааг яагаад олж харахгүй байгаа юм бол яагаад инфляц саарад 8.2 болж байгааг дандаа тоо гэж үзэж байгаа юм бол өнөөдөр валютын ханш чинь нүдэн дээрд чинь 3605-аад 4000 хүрэх гэж байгаад энийг бид 3550 болгож буурж байгааг яагаад харахгүй байгаа юм бол энэ хүний амьдралд наалдцгүй гэж юу? Ийм бодит үннийг олж харахгүй заавал имийг үгүйсгэж яагаад хараад байгаа юм бол яагаад дандаа үгүйсгэхийн тулд биш болж бүтэж байгаа имийг нь хараад ажиллаж болдгоо юм бол яагаад энэ дээр хамтраад хууль санаачлаад жишээлбэл энэ өвний өсөлтийг шийдвэрлэх ард иргэдэд амжиргаанд шийдэх асуудлыг улсын их хурлын гишүүний хувьд энэ дээр хамтраад ажиллаж болдгоо юм бол гэх мэтлэн ингээд тайлбарлаад явбал болно. Гэхдээ инфляцийг өдөөж байгаа хамгийн гол хүчин зүйл болох нийлүүлэлтийн инфляц энэ эрэлтийн инфляцийг бид хязгаарлалчлаа. 2.3 их найт төгрөгөөр төсөв танлаа шүү дээ. Эн чинь одоо төрийн албан хаагчдын тоог 9%-аар бууруулж 9 үед чи асар томтой олон мянган хүний асуудал 5.2 их найдаар төсөв унах байсан. Ер нь ингээд унж байгаа бүх хэмийг тооромжлоо зогсоогоо дээш нь гошууг нь өргөж байгаа энэ бүхнийг үгүйсгээд байгаа юм бол энэ мэтлэн бас